Энэ удаагийн 14 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээний маш шийдлүүд яг үндсэн хууль одоо батлагдсны 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан яг үндсэн хууль гэж юу юм бэ? Үндсэн хуулийн үзэл суртал нь өөрөө хаана оршиж, үндсэн нь өөр одоо цаашаага яаж өвлөгдөж явах хэрэгтэй юм бэ гэдэг тэр зүйлийг түгээн дэлгэрүүлэх одоо зорилготой тэмцээн байсан. Анх яг ингээд үндэсний аврахын шийдлүүдийг харж байхад бол яг өөрийнхөө хэмжээнд бол баярлсан. Яагаад вэ гэх юм бол би өнөөдөр хуулиар сурж байгаа эрх зүйн оюутан байгаа. Тэгээд хэдий за би ингээ хуулиар сурж байгаа шүү гэд одоо хийгээд үтсэн ч гэсэндээ маш хүнд шийдлүүд байсан. Анхаарад хинч тэрүүгээрээ шууд ингээд толгойдоо орснороо ярих ямарч боломжгүй тодорхой онлын мэдлэг судалгаан дээр үндэслэгдэж хийгдэхээр тийм чанартай том шийдлүүдийг өгсөн байсан. Тэгээд дан ганц үндсэн хуулийн шийдэл гэлтгүй ер нь одоогийн яг нийгэм цаг үетэйгээ холбогдуулаад залуучуудын үзэл бодол яг өнөөдөр ямар байгаа тэр тусмаа оюутнууд өнөөдөр юуг бодож юуг сэтгэж юуг зөв гэж ойлгож юуг буруу гэж ойлгож байгаа юм бэ гэдэг одоо талуудыг харахын тулд яг ийм цаг үетэйгээ уялдсан маш олон шийдлүүдийг бид нарт гаргаж өгсөн байсан. Тэгээ энэхүү шийдлүүдээр тоглоход болвол эсрэг одоо тоглож байгаа багуудаа хууль зүйн мэдлэггүй хүүхдүүд байгаа гэж бодсон ч гэсэндээ яг үнэхээр маш чанартай бэлдсэн байсан. Ярьж байгаа зүйлсүүд нь болохоор яг онлын үндэслэлтэй, суур баримттай, дата судалгаатай гэх мэтчлэн тий өөр тийм одоо нийгмийн шинжилгээ ухаанаар бис сурдаг шүтээсийн багууд хүртэл яг энэ хууль гэж үеийн үндсэн хуулийн утга санаа агуулга өөр хаана оршд юм бэ? Энэ зүйлийн үнц нь яг хаана байна вэ гэдэг зүйлүүдийг яг ухамсарласан байсан. Тэгээ энэ одоо удаагийн мэтгэлцээний хамгийн чухал бид хэдэд өгж байгаа зүйл бол залуучууд улс төрийг мэддэг болсон, хууль эрх зүйг сонирхдаг болсон, энэ зүйлийн төлөө үгээ хэлэх чадамжтай болж байгаа шүү гэдгийг ер нь бол ойлгуулсан ийм сайхан одоо улсын авраг боллоо гэж харж байна да. Энэ тэмцээний хувьд бол одоо үе дэнгийн болон ах эгч нарын маань олон талын хувийн үзэл бодол нь гарч ирж чадсан тэмцээн байлаа гэж би хувьдаа үзэж байна. Тэгээ тэмцээний маань онцлог гэх юм бол би одоо Монгол улсын иргэн мөрийн хууль бүрийн их болсон үндсэн хууль ясыг дээдлэх буюу одоо тухайн хувийн үднээс мэрэгжлийн үднээс үндсэн хуулийг яг юу гэж үзэж байгаа вэ? Энэ хуулийн дээр бидний санаа бодол юу гэж орж ирэх вэ гэдэг үндсэл дээрээс одоо тоглолтоо явлаа гэж үзэж байна. Тэгээд энэ тэмцээний хувьд бол одоо эдийн засгийн сургууль, шинжлэх ухааны сургууль, хуулийн сургууль гэх мэтлэн олон талын энэ оюутан залуусын маань одоо мэдлэг үзэл бодол шингэсэн их тийм тэмцээн байлаа. Энэ удаагийн тэмцээнийг ажиглахад бол хүүхдүүдийн маань судалгаа шинжилгээ бол маш өндөр түвшинд байна. Олон улсын болон улсын одоо өөрсдийн амьдарч буй Монгол улсынхаа хэмжээний тоо баримт судалгаанууд бол маш өндөр түвшинд гарч ирж байгааг харагч байна. Тэгээд одоо өмнө миний орж исэн өөрийн маань орж исэн тэмцээнүүдийг бодох юм бол одоо өөрийгөө илэрхийлэх, өөрийн үзэл бодлоо илүү өндөр түвшний гэж хэлэх юм уу те. Тиймэрхүү оюутан залуус ах эгч нар үеийнгийн найзууд маань орж ирлээ. Тэгээд эсрэг болон засаг болон сөрөг гэдээ хоёр талаас тоглож явахдаа за багууд маань айл нь ерөнхийдөө л өөрсдийн үзэл санаа мөн үндсэн хууль мэрэгжлийн онцлогийг бол маш өндөр түвшинд одоо илүү тийм үзүүлж харуулж мэрэгжлийн үндсэн дээрээс тоглолт үзүүлж чадлаа гэж хувьдаа үзэлж байна.